Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ засгийн газараас хэрэгжүүлж буй боловсролын санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрт суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд тусан томьёолын талаар сөрөг хүчний хувьд иргэний зориг ногоо намыг төлөөлөн байр сууриа илэрхийлье. Иргэний зориг ногоо нам бид Монгол хүний өнөө болон хойч үеийнхний сайн сайхан амьдрах баталгааг хангах зорилгын үүднээс тэдний амьдралыг тэтгэх тогтолцоог найдвартай хамгаалах эдийн засгийн хүртээмжтэй, нийгмийн даацтай, байгаль экологийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох нь улс орны хөгжлийн үндсэн тулгуур гэж үздэг нам юм а. Төр засгийн бодлого бол хүний сайн сайхан ад жаргалтай амьдралын төлөө байх ёстой. Үүний суурь нь боловсролын бодлого түүний хөрөнгө оруулалтаар илэрхийлэгдэнэ. Боловсролын чанар хүртээмж тэгш байдлыг сайжруулах нь эдийн засаг нийгмийн бүх салбарын хөгжилд хүчтэй түлхэж болдог. Бид хүнийхээ хөгжилд суурилсан урт хугацааны доктортой хөгжлийг нэгт төлөвлөх нь хамгаас чухал гэж үзэж байна. Хүний хөгжил гэдэг нь хүний мэдлэг, ур чадвар, амьдралын чанар, эрүүл мэнд, орлогын төвшин, оролцооны боломж зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тэр дундаа боловсрол бол хүний хөгжлийг дэмждэг хамгийн чухал үзүүлэлт юм а. Гэхдээ бид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсролын чанарыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Иргэдийн боловсролын төвшин чанарыг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн зах зээл дээрх эрчим ажиллах хүчний бүтээмж чанарыг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний бүтээмж хэд дахин нэмэгдэж инновац технологиг нэвтрүүлэн эдийн засгийн хөгжлийг хурцсах боломжтой. Түүнчлэн боловсрол нь ажилгүйд ядуурлыг бууруулж, иргэдийн орлого, амьдралын чанарыг сайжруулан, нийгмийн дунд давхраг нэмэгдүүлэх гол хөшүүрэг юм а. Боловсролын хүртээмж чанарыг нэмэгдүүлэхэд боловсролд зарцуулж буй улс орны төдийгүй хувь хүний хөрөнгө оруулалт цаг хугацаанд ирээдүйд өсөн нэмэгдэх үр өгөөж бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлдэг нь олон судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл ирээдүйн хойч үеийн хүүхэд залуус иргэдийнхээ боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бол хамгийн зөв бөгөөд өндөр үр өгөөжтэй хөрөнгө оруулалт билээ. 2024 оны байдлаар боловсролын салбарын урсгал зардал 4.2 их 80 төгрөг болж энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-тай тэнцэж байна. Түүнчлэн 21 онд 915 тэрбум төгрөг байсан багш нарын цалингийн сан 2024 онд 2.3 их 80 төгрөг болж нэмэгдсэн. Багшийн тасралтгүй хөгжил, сургалтын хэрэглэгдэхүүн, захим хэрэглээ, тоног төхөөрөмж зэрэг суурилсан зардал нэмэгдэж 2024 онд 113.6 тэрбум төгрөг болсон. Гэвч улс орны эдийн засгийн хөгжил, инфляц, төгрөгийн худалдан авах чадвар зэрэгс хамааран багш боловсон хүчний орлогод чанарын өсөлт гарч чадсангүй. Дэлхийн улс орнууд байшин барилга, зам гүрд хөрөнгө оруулахаас илүүтэй хүндээ хөрөнгө оруулалт хийхийг чухалчилдаг болоод удаж байна. Энэ нь ч хөгжлийн үндэс нь. Гэтэл бид төсөв мөнгөнийхөө хэдэн хувийг зарцуулж байгаа вэ? Бодгол ёстой асуудал. Түүнчлэн хот төдийгийн төдийгүй улсын болон хувийн сургуулийн сургалтын чанар ялгаатай багш боловсон хүчний хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах, хөгжих орчин зөрүүтэй хэвээр байна. Энэ нь хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн дотоод болон гадаад хүн амын шилжилт хөдөлгөөний үндсэн шалтгаан болдог. Монгол улсын хамгийн том баялаг бол газрын дор эвлээд байгаа байгалийн баялаг буссаа. Хүн баялаг, хүмүүн капитализм гэдгийг бид мартаж болохгүй. Иргэний зориг ногоо нам нь төрийн аливаа төлөвлөгөө, бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа нь иргэдийн өдөр тутмын амьдралд эергээр тусаж, иргэдийн амжиргаа, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг бүхий л нөхцөлийг сайжруулсан иргэн төв байвал тэр төлөвлөгөө, тэр бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг бид зөв гэж харддаг. Тиймээс иргэний зориг ногоо нам нь хүртээмжтэй тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэх, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тус салбар дахь технологи, инновацийн хөгжлийг дэмжих, сургалтын хөтөлбөрийг салбарын өндөр хөгжиж буй туршлагатай уялдуулах, сургалтын олон талд нөхцөлийг бүрдүүлэх, багшлах боловсон хүчний мэрэгжлийн бэлтгэлийг гадаад дотоодын өндөр түвшинтэй сургуулиудад дээшлүүлэх, үүнд тэтгэлэгтэй хамрагдах давуу боломжийг бүрдүүлэх зэрэг төлөвлөгөөг мөрийн хөтөлбөртөө тусган боловсролын салбарт хийгдэж буй аливаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байна. Боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад төрөөс сургалтын бодлогын доктортой байдлыг хадгалах, нийгмийн эдийн засгийн өөрчлөлт, өрхийн амжиргаа, нөхцөл, суралцагчдын онцлог, сурахын чадамжид нийцсэн олон улсын болон бүс нутгийн шат шатны боловсролын хөгжил, бодлого, эрэлт, шаардлагад тохирсон өөрийн орны уламжлал, сэтгэлгээний ондоошлыг шингээсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тогтмол үнэлж, үнэлгээнд суурилсан ялгаатай дэмжлэгийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
түүнчлэн суралцагчдын сургалтын хэрэглэгдэхүүн байгалийн ухааны хичээлүүдийн лабораторийн тоноглол хэрэглэгдэхүүний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхийн хамт багш боловсон хүчний хөгжил, сурганы шинэлэг арга зүйг сургалтад нэвтрүүлэх, багшийн ёс зүй, харилцаа, нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг хангах чиглэлд мэрэгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах ёстой. Шат шатны сургалтын байгууллагын байршил, өмчлөлийн хэлбэр, суралцагчдын тоо, хөтөлбөрийн ялгаатай байдлаас үл хамааран сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хангалтад анхаарах, байгалийн ухаан, мэдээллийн технологийн хичээлийг лабораторид, технологи хөгжин, биеийн тамирын хичээлийг зориултын кабинет, спорт заланд хичээлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанар, хөтөлбөрийн бэлтгэл нэгдсэн хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Сайн боловсрол ирээдүйн сайн сайхан амьдралын урилга болдгоо. Өнөөдрийн боловсролд оруулж буй нэг төгрөг бүр ирээдүйн хөгжлийн хөрөнгө оруулалт байдаг. Маргаашийн нийгмийн даацтай хөгжил, эдийн засгийн үртээмжтэй байдал бол өнөөдрийн боловсролын сайн бодлого, зөв шийдэл, оновчтой хөрөнгө. За мэдээлэлтэй холбогдуулан